Сайн уу царайлгуудаа Юки хаши согта тавтай марил. Намайг Ким Жин гэдэг би сургуулийн алдартай хөрхөн охин бүгд л намайг биширч натаа найз болохыг хүсдэг. Гэхдээ юу гэж энэ бүхэн ердөө л миний төсөөлөл бас мөрөөдөл. Яг үнэндээ сургууль дээр намайг хинж таньдаггүй. Би бол хиндэж анзаардаагүй үл үзэгдэг чамтан. Харин манай сургуулийнхан бүгдээрээ нууцлаг нэгэн аппликейшнийг хоорондоо мэдээлэл солилцож алдартай сурагчдын амьдралыг хэлэлцдэг. Энэ бол хүн бүрийн хайртай, игдөөтэй, олон найзтай Бёнго. Нөгөө талд нь айдол болохоор бэлтгэж байгаа гэрэлтэн царайтай Убин. Бас бүхнийг удирдахж он сорлогтон төрөл бүрийн авьяастай ангийн дарга Солги. Харин би хинбэ гэж юу гэр бүлийнх маань хүртэл намайг байгаа эсгийг умартан орхиод хоолнд ороод явдаг. Тийм л азгүй охин. 잠깐 시간 괜찮아. Гэтэл нэгэн өдөр бүх зүйл өөрчлөгдөж гайхалтай зүйл надад тохиоллоо. Би намайг хичээлдээ орох гээд явжсэн чинь сургуулийн алдартай од үби над дээр ирээд уцаа орхисон учраас миний уцыг түр ашигласан гэ боддоо. Тэрний нүд гэлбэм царайг хараад би хэл хөвгөө олж ядан зүгээр л биширч гүйцэн шүү. Удалгүй англи шүүгэн дэгдэж нэгэн охины үнтэй оруулын бодог алга болжээ. Ойр тулгаа гисэд байгаа гэсэн шалтгаалаар бүх буруу над руу чихлээ шүү. Би өөрийгөө хамгаалж чадалгүй балмагдан зогсдог. Яг энэ мочид Убин дахин гарч ирэн бүх үннийг хэл саналын завсарс нөгөө охины уруулын бодгийг олоод өглөө. Ингэж л намайг аварсан. Гэтэл Убин намайг зүгээр өнжүү гэж андуурч дууддаг юм да. Миний нэр уг нь Ким Жин штэ. 김지은이거든? 김지은! Ингээд би автобусны буудлын дээр бохомдон суухдаа нэгэн цоошин нутас олдог. Энэ бол энгийн утас биш. Сургуулийн аппликейшны бүх хүний нууцлагдсан постуудыг ил гаргадаг шидтэй утас гэж боддоо. Одоо сургуулийн хамгийн хаалттай төвхөд миний гарт байна. Одооноос би үл үзэгдэх охин Ким Жин биш, алдартай Ким Жин. Өдөртөл солигдоход жилийн өмнөх үйл явдал гарлаа. Нэгэн энтертайнментийн гадаа Фэн охтууд шинээр дебютикч хамтлагийн гишүүдийн зургийг аван зогслоо. Мэдээж масктай учраас царай нь огт харагдахгүй. Харин араас нь манай царайлаг Уби маскгүй ороход Харважийн айдол байна. Түүнийг шинэ гишүүн хэмээн олон нийтийн сүлжээгээр шуугиж тэр даруйдаа ирээдүйн алдартан болон хувиржээ. Харин одоо гарахад сургуульд домын гих царайлаг хөөгөө шилжиж ирлээ. Сургуулийн ээлдэг од залуу болох Бёнго түнд Убинийг энтертайнментийн тэрээний хэмээн танилцуулахад домын гайхсан харцаар хардаг. Энэ үед сургуулийн коридорт 3 минутын салгаа залуугийн бичлэг ороод удалгүй уцсан штэ. Хин бол доо гэж хөөгтөө шуугалдан ярилцлаа. Манай Жин шидэт уцаараа хин анх бичлэг тавьсныг нь мэддэг. Ингээд Ким Жин охин маань Убиний сургуулийн зааланд дуудаад салгаад уулж байгаа бичлэгийг нь сонсосноо. Чи бидтэй гэхэд Уби "Тийм би айдол биш, сургууль даяар тараахгүй юу?" Ким Жин хариуд нь "Үгүй би зүгээр л чамаас асуух гээд хиндэж хэлэхгүй харин надад гойлтой байна. Чи надад сайн боолж сэтгэлээ илчлээд намайг энэ сургуулийн хамгийн алдартай охин болгооч" гэж гуйлаа. Яг үнэндээ Убин бол зүгээр л кофе шоп ажилладаг ахыхаа зарлахаар кофений хүргэл гэж яваад ийм зүйлтэй тулгарчээ. Тэр өдөр андуурч зургийг авч айдол хэмээн сургууль даяараа нэрлсэн учраас үнийг л зүрхлээгүй юм байна. Харин жихэн хамтлагийн гишүүн болохоор бэлтгэж байгаа трени бол шилжиж ирсэн сурагч Домын байлаа. Ингээд Убин маань Жиний саналыг аргагүй эрхэн зөвшөөрлөө. Жин сэтгэлээ ачлах өдөр зориулан хитрхи сүртэй ичмээр төлөвлөгөөнүүд боловсруулж түүнийг гашрууллаа. Убин ихэндээ түүний галзуурч байна гэж бодогч Жинийг үл үзэгдэж ганцаармал байхын зовлон сонсоод өрөвдөх сэтгэл төрдөг. Убин гэртээ ирээд сэтгэлээчлэх дасгал хийж байхдаа энэ охин ингэж байгаа дараа надад сайн болчих юм шийдтэй хэмээн хурган догдлоостой. Маргааш болж хичээлдээ ирэхэд сэтгэлээчлэх өдөр учраас маш олон госууд шинээр төрж байлаа. Жин өөрийнхөө ээлжийн хөлөө нэмсгэл дөрөн алхаж явтал хүм мөргөд уцаа газар унагчихлаа. Тэгснэ "Ёо, утас минь азар зүгүүрэн" гэхэд шилжиж ирсэн Домын сурагч "Хөөе, би харагдахгүй байна уу? Харагдаж байна, намайг уучлаарай." Домын хариуд нь "Тэгээд л болоо юу? Чи намайг танихгүй байна уу? Ой санамж муутай хэрэг ах шүү" гэд яваад өгдөг. Харин ангийн дарга охин Солги Убинийг ангид орж ирэхэд маш их баярлан "Өнөөдөр сэтгэлээчлэх өдөр штэ" гэхэд цоцсноо Уби "Тийм ээ, Жина гэж авдیں۔ Манай үл үзэгдэж охины нэрээр ангийн дарга дуудаад бүр шок. Гэтэл Жин гаднаас орж ирээд "Хизээ сэтгэлээчлэх гэж байгаа юм бэ? Убин ч хүлээ" гэж нүдэрээ ярилцаж байснаа гараад явчихдаг. Жин гадаа утгарлан явж байтал хоёр сурч усаар тоглож агаад түүнийг шалам норгож орхилоо. Ядаж яхад аяахан ярддаг болохоор нөгөө хоёр огт анзаарсангүй. Азар манай Убин гинт гачирч түүнийг хамгааллаа шүү.
Тэгснэ хөөе тойр байлаач гэхэд нөгөө сурагчид уушлаарай анзаарсангүй унжуу гэж авлаа. Бас л нэрийг нь буруу хэлчихлээ шүү. Өвийн ууртаагаар түүний нэр бол Кимжин. Сайн тогтоож ав. За ойлголоо. Гэхдээ та хоёр дотно гэж юу? Өвийн хариуд нь үгүй л дээ дотно биш. Гэхдээ одооноос дотно суурайна. Би түүнд сайн гэж авдیں۔ Тэгснэ сэтгэлээ ишлэх өдөр одооч дуусаагүй байна. Би чамд сайн Кимжин гих мөчөд сургууль даяараа харж байдаг. Жинхэнэ шуугаан тарилаа да. Даанч манай жин бантаад гүгээд явчихлоо хөрхий. Эжингүүрч бандсан жин дээр шилжиж ирсэн домын ирээд чи яг хэр ах шүү. Ким бутна, Ким хочхор гэж дуудлаа. Итэл жиний баг сургуульд байхад домын түн дээр ирээд зүгээр л хамт тоглоход болох байтал Ким орчгороо зөрөгтэй айл да. Бэтгий ганцаараа суу гэж түүнийг зориулдаг багын найз нь юм байна. Жинж хөөгчийн үнэхэр том болжээ гэд хойшо хүл алдан ундах мөчөд манай хоёр хөөгөн арт урдаас нь тушиж аваад бид бүхний хөсөн хүлээсэн харин гурвалжин эхэллээ. Дараагийн өдөр баалд сургуульд ирэхэд тэдний зураг аппликейшнд хасаагүй тавигджээ. Гэхдээ өвбийн нислэглэн хаягдсан гэсэн байсан ч жиний нэрийг огт дурдсан нийтлэл байдаггүй. Өвбийн түнд хандан би чам нислэглэжсэн одоо хангалттай эздэг гэхэд жин үгүй нөгөө салгаад болдог бичлэг байна. 영상 있잖아. 아니. Хөөгч намаас сүрдүүлээд байгаа юм уу? Үгүй би чамаас сүрдүүлээгүй. Миний нэрийг хэн ч хэлээгүй. Зөвхөн чиний тухайд орсон байж тээ. За чамайг олон тайл болохт чинь би туслая. Гэхдээ чи бодоод үзтээ. Олон тайл хүүхдүүд ямар байдаг вэ? Жишээ нь элдэг, бонго, эрч хүчээр дүүрэн, бүх хав живийг мэддэг бүх хүний найз. Харин ангийн дарга охины юу гэж бодож байна? Солхи юу, хөөхөн бас хэлий гэсэн зүйлээ шуудхан хэлдэг. Тийм ээ, тэгэхээр чи хүнд үлдэх өөрийн гэсэн өрмөц зан чанар дуу төрхийг гаргах хэрэгтэй. Жи маань хожилдаа охид дуу төрхийг гаргахаар боллоо. Шуудхан гонолж байгаа охтодоор очингуудаа яриа өдөх гэж их л хичээлсэн боловч шаал утгагүй зүйлс яриад өвбийн түүнийг зогсоодог. Харин дараагийн арга бол чадвараа харуулах арга. Ангийн дарга болвол зайг учрахыг гэж охтод түүнийг хараашилдаг. Жи маань ч дурайждаг гэх чинь бөмбөгөө шидэх гэтэл хөөрхийн амьд хөлөндөө тэгэлдээд онцглаа. Дараагийн од хөгөн болох бөмбөг бол мэдээж найрсаг учраас өөрөөгийнхөндөө хүртэл үнэхээр ирч хүчтэйгээр найзалдаг. Үүнийг нь дуурайж шуутхан л очиж яриа өдөх гэсэн чинь яриаг нь таслаад юу ч болоод байгаа. Өвбийн түүнийг дагуулад явлаа. Өвбийн жинд хандан чи одоо яаж хаад байгаа юм бэ? Ухаангүй хүн шүү байх чинь чиний бүтээсэн дүр төрх юм уу? Үнэхээр гайхалтай. Жин харин уйлж чи анханасаа л олон тайл гол дөрөв хөхт байсан штэ. Ми зөөлөн яаж мэдхийн? Ангийн дараагаас алхи жин дээр ирснэ. Яасан? Гинт олох мэдрэмж ямар андаа? Чам шиг охинд яаж өвбийн сайн болдог ана гэж амандаа ботондаг. Жи маань гайхаж юу гинэ гэхэд бид нар одоо хоол идэхээр явах гэж чинь. Чи хамт явах уу? Жүүхий. Бишээ чи нэрэ жин билүү гэд бас өдөөдөн шүү. Салхигийн юу ч хэлснэг чи ойлгаагүй жин маш баяртайгаар алхаж явтал Домын түн дээр ирснэ. Яасан ч сайхан зүйл тохиолдоо юу? Тийм ээ би найзтайгаа хаалт дарахаар болсон. Домын чи чинь аргагүй л одоолжээ. Бувтны охинч том болсон бэ шүү. Хичээлийн дараа сургуулийн 3 одтай жи маань явж байлаа. Өвбийн, солхийн, бонго 3-тай. Гэтэл араас нь домын хөө Ким хорчгор гэд хүрээд ирдیں۔ Юу хорчгор илээ? Жиний 10 наснаас байсан хочин ахгүй юу? Бонго гайхан юу вэ? Чи бас жин сайн юм уу? Домын тийм шүү. Түүний би мөөхтэй нийлэх үед нь хамгаалдаг байлаа. Бунгууч өвбэна чи анхаалтай байх хэрэгтэй шүү. Багийн найз, байрны найз хамгийн аюултай. Чамд өрсөлдөж гараад ирлээ дээ. Надад ч гэсэн дон сургуульд байхад маш олон охин сэтгэлээ илчилдэг байсан. Хөрхий алдартай найрсаг бонго худал хэллээ. Учир нь сургуулийн аппликейшн дээр нэрээ нууцлан бонгууд маш олон хүн сайн сэтгэлээ илчилдэг гэж өөрөө бичдэг байсныг нь шидэт утаснасаа жин аль хэдийн харсан байдаг. Арай болоход өвбийн цагийн ажиллаа хийж яваа домынтай амттай гадаа таарлаа. Домын түнд хандан чи хизээ болтол дибет гин гэж худлаа ярих гэдэг ичихгүй байна уу? Домын үржлүүлэн чи мө худалч 1 жилийн турш дүрсгэжээ. Чи жиний ажнаас халаарай. Өвбин чи яриа жинээс сонсоо юу? Би айдол биш гэдгээ хэлэх гэж хичээж бүхний засах гэж хичээж ингээд уурлаад яваад өгдөг. Жима анх удаа ад жаргал дурын найзтайгаа цогтаа дог идээд суужлаа. Мэдээж бонго олон солхийн хоёртай. Гинт бонгог оцтойгоорч гараад явчихав. Энэ хооронд ангийн дарга салхи чи өвбийн үнэхээр сайн юм уу? Яагаад хамсгалаа ичсэн бол? Жинч би одоохондоо хариу өгөөгүй бодож байна. Салхи хариуд нь чи юугаа боддгийн гэснэ. Үгүй чи өвбөнөр тоглохгүй ойлгомжтой шүү дээ гэж үе хорон төрх нь илрээд байна. Энэ үеэр бонго дахин орж ирснээр гэрээсэн дуудаад байна төрүүлээд явлаа гэдэг. Жинч өмнө түүний хоёр танхаа дагуулж явсныг харсан учраас араас нь гүгээд явлаа.
Гэтэл нэг охин тамиг авчруулжээ. Тэгснээ бонгод хандан чи одоо ахлах сургуульд ороод их алдартай гэлөө. Гэвч дунд ангида чи нохоо шиг манай найзлагын зарлаханд гүйдэг байсан штэ. Одоо намайг дуутахаар ирж бай. Үгүй бол би чиний бүх үнэнг дэлгэнэ. 그건 아니지. Хажуунаас нь жин орж ирээд ингэж болохгүй штэ. Дунд ангида тийм байсан та нар л буруу. Нөгөө танхаа охин юу вэ? Найз чи юм уу? Яг дугуйгааж нийлжээ. Манай найз залуугаас болгоомжлоорой гэд яваад өгдөг. Жиний хажуугаар өнгөртөө хүртэл нүүрлөө нүлээж яадаг үзлийн юм бэ? Ийм халтар үйлдэл огт кул биш шүү хүүхдүүдээ. Нөгөө танхаа охины явсны дараа жин бонгоо дээр ирээд зүгээр дээ чиний бороо биш гэхэд чи яах гэж оролцож байгаа? Чи яах гэж гай болж байгаа гэд урлаад явчихдаг. Маргааш баал сургуультай ирээд бонготой ярилцах хичээсэн ч хүлээсэн царай гаргаад урлаад явлаа. Өвбэн ч гэсэн өөрийг нь трэний биш гэдгийг думын хэлсэн гэж буруу ойлгоход гомджээ. Хөөрхий жи маань юм ярих гэж хичээсэн ч хий үзэгдэл харсан мэт жиний асуултанд огт хариулдаггүй. Өөнийг анзаарсан думын жинийг дагуулж гараад чи яагаад түүнээс олж гуниглаад байгаа? Жин хариуд нь чи бас надад яагаад уурлаад байгаа? Бөнгөөч тэр өвбэнч тэр бүгд л надад уурлах юм би яахаач мэдэхгүй байна. Думын хариуд нь чи яагаад өвбэнийг ингэж байгаа ойлгохгүй юм уу? Трэний гэж худаал ярьсныг нь чамаа хэлсэн гэж бодож байгаа. Жин чи яагаад мэдж байгаа өвбөний тухай хэнд ч чиж болохгүй шүү гэд явах гэтэл думын түнд битгий яваач гэлээ. Яг энэ үед тэр хоёрын ярилцаж байгаа төрхийг холоос үби маань харчихдаг. Арай болоход бонгог танхаа охины найз залуу дээрлэж байтал жим маань уусаар бичлэг хийж агаад баригдчихдаг. Тэгснэ би нэрээ бичлэг хийгээгүй энийг хардаа танаа найз охин ч маш олон найз залуутай чи бараг дөрөвдгэнгээ боддоо таган жавсаар найз охиных нь бичлэгийг хийсэн байдаг. Нөгөө танхаа охин уурлан жииндээ халтхан зодоон хийдэг. 나 가지고 놀았냐? 어? Гэтэл уурлан найз залуу найз охиноо зохих гэтэл жин нэг хөрхөн урдуур норсноо түүний буруултаа гэхдээ чи түүний зохиж болохгүй шүү би бичлэг хийж байгаа шүү. Тагаа залуу чи одоо хинбэ гэд яг зохих гэж байтал өвби хурч ирээд бүгднгэн сайхан дэлб нүдэж өглөө. Ингээд манай гуравч хоорондоо эвлэрээд хөөхөн тэрвэрлдэж авлаа. Өглөө сургуультай ирэхэд танхаа охин жин рүү нүдэрээ дохин өчигдөр хамгаалсанд баярлаа гэдэг. Энэ өдөр анх удаа сургуулийн аппликейшн жиний тухай сэтгэл бичсэн байхыг хараад маш их баярлдаг. Ингээд өвбөндөө уулзаж би чиний тухай хиндэж хэлээгүй шүү гэхэд өвбин тийм ээ жинэ чи найзхаа төлөө сайхан сэтгэлтэй бас их зоригтой. Би гэтэл сул дорой амтан. Адаанаас олын танил болоход чинь би сайн тусалнаа. Гинт хаалга дууран думын орж ирснэ. Би туслая. Тэр олын танилч гэлөө алатай болох зүйл чинь. Думын жинт хандан тэгэхээр чиний алдаа бол бутнаа байдал чанга тод ярьдаггүй бас анзаарахгүй. 재우고 싶으면 Өвбийн хажуунаас нь тэр ч үнэн шүү гэхэд жин тоор одоо хүнийг ямар муухай илдэг юм бэ? Ингээд манай гурав ангидаа орж ирэхэд ангийн дарга жин рүү маш хүүтэн арцаар ширтээд бараг нүдэрээ барьж идэхнэ. Өргөжлүүлээд энэ жилийн рилгих уралдааны удирдамжийг танилцуулах ба үзэлтээс гадна багш нар санал өгөхийг хэлдэг. Ангийн дарга өнгөрсөн жил төрүүлсэн хэмжин энэ жил дайгаа тавьж өгнө үстэй гэхэд үгүй шүү л гэж байна. Жиман Доми өвби хоёрыг хамт оролцъё гэж гуйсан ч хоёр хүүгүү маань огт зөвшөөрдөг. Учир нь нэг нь нууц даатлагч учраас царайгаа ил гаргаж болохгүй. Харин нөгөөдг нь хуурамч тренинг гэсэн очосоо болоод яалтаач илээ. Аргаа баарсан жийн охин ангийн дараас асуухад "Хөөе, чи наадтай үнэхээр дотн балсан гэж боджээ. Ийм хэмжээний зүйл асуухыг ботход" гэж хурган яжлаастай. Жийн маань ойлгохгүй нэгээд л ивэдэ. Өвби маань Домины татамтын гадаа ахыхаа зарлахаар кофе өргөж яваад ахаад л таарчихдаг. Хоорондоо жаахан маргалдаж байснаа чиний бага сургууль хамт байсан найз гэдэг чи юусаа хамаагүй. Би бол чин сэтгэлээсээ жийн сайн гэхэд Домын хариуд нь чамд итгэхгүй байна. Чи одоо болтол өөрийнхөө амар булхаг ажиллана гэчихэд хэлээг бол хурамч амтан штэ. Энэ үеэр ангийн дарга жийн рүү залгаснаа бичлэг явуулсан сураад ирээрэй гэдэг. Гэтэл юу вэ? Амар мөржлийн төвчний хэцүү бүжиг байдیں۔ Албаар өдөөд байгаа юм шүү. Өвбинч гайхан салхийг яагаад ингэж байгаа юм бол багасаа бүжгэлдэг байсан штэ гэхэд жин хөөх тийм үү чадахгүй малган атаархмаар юм ангийн дарга ютубер онлайн шоп ажилуулдаг спортын авьяастай бас бүжигчин үнэхээр төгс
Салхи хинт ч ятахдаггүй сайхан амьдардаг бах та. 소리랑 찍고 싶어. Ингээд Жин маань Убинийг бужиг заагаад гэхэд Убин би авьяасгүй штэ чи намаа мэдэн дээ. Харин Домын орж ирснээ Аленад бичлэгч үзье гингота хитгэн секундэд хараад шуутхан л тогтоочихлоо гэдгийг бүр бүжгэлж үзүүллээ. Аргагүй л айдал болох хүн ч өөрөө ган шүү. Тэгснэ Жинэ хүрээд ирдээ амархнаар зааж өгье гэд хөрхөн бүжгээ зааж өгдөг. Хажуунаас нь Убин бас хурган хардаастай. Ангийн дараа салхи дээр Жин хурч ирээд би бүжгээ татсан ормыг чи хоглохгүй гэхэд салхи чи хичих хэрэггүй штэ. Би болон чи гэж тустай хүмүүс. Жин гайхаж юу гэсэн үг вэ? Би угаас алан жил хичээсэн учраас чамаа дарамт олохгүй гэж санаа зовсон юм а гэж бас л жүжиглээстэй. Жиний цаашаа харсан хойнонд хүртэл олигтой ч амтын мишвэж юу вэ гэж бүр мууллаа. Хоёр охины бужгийг үзэхээр Домын Бонго Убин 3 хүрээд ирдэг. Мэдээд салхи мэржлийн бужигч учраас маш мундаг бүжиглэх нь ойлгомжтой. Харин Жин маш их хичээсэн харагдаж нөгөө гуравч нь Жинийг магтсан чинь салхи бүр галзуурлаа. Арин цэврийн өрөөнд салхи өөртөө итгэлгүй хүний зуршил болох хумсаа мэрэн хийсэн бичлэгээ үзээд сууж идэг. Сурагчид түүний магтсан комментиг уншиж инээснээ Жинч бас игдүүдээ мундаг бүжиглж яах гэхийг уншаад боож өгөх шахдаг. Тэгснээ нэг юм гаргаж ирээд уулаа. Гин татар нэг үрхэж бүр бөөлжөд унлаа. Жинч гараа угааж тараад зүгээрөө гэхэд соёлтой ангийн дарга охин чинь чи зүгээр тонилж үзнэ овшмин гэж хэлтий. Тэгснээ ухаалтаад унчглаа. Эмчи өрөөнд салхийг авчирхаад эмч одоо зүгээр болсон. Гэхдээ тураах юм уусан байж тээ. Гаж нүлээ насанд аюултай. Балагдаагүй зүйл итгэж эрүүл мэндэ охирож болохгүй штэ л хэлээ. Убин ч ангийн даргын ээжийг дуудсан байдаг. Жин салхи дээр ороо сэрчгсэн үү зүгээрээ гэхэд салхи би ч хамшиг юмнуудад үнэхээр дургу. Чи хинж биш байсан биз дээ гэд уурлаад гараад явдаг. Жин Убинээс салхидаа найзлаад тэр удаж байгааг асуухад бага ангиас эхлээд 8 жил болсон гэдэг. Яг үүндээ ангийн дарга охин Убин сайн байжээ. Сэтгэлээ ишлэх гэж байсан өдөр нь Убин маань Жин сайн гэд хэлчихсэн шүү дээ. Өөрөө ч мэдлгүй тэр хоёрын дондор орсон гэж Жин буруу бодлоо. Ядаж байхаа шидэд уцаараа Жин ангийн дарга охин Убин сайн гэж бичсэн постыг харсан учраас Убинд хандан би чиний уйрхас саналаас татгалцлаа. Угийн хурамч зөө штэ. Ангийнханд бүх үннийг хэлнэ гэдэг. Салхигийн төлөө үнэхээр сайн хасгалтай юм аа Жин. Нэрэн Убин анханасаа Жин сайн байсан байна. Учир нь өнгөрсөн жил бичлэгийн оролдоонд Жин оролцсон бөгөөд хинч бичлэгийг нь үзээгүйч ганцхан Убин үзээд маш баяртай байжээ. 진아. Гинт яагаад ингэж байгаа юм бэ? Юу болсон юм бэ гэж Убин хэлэхэд Жин эх толгоногт хоёлаа хотол хийсэн зүйлсээ бүх үннийг дэлхий гинт ингэсэн дуучлаараа гэд явчихлаа. Жин маань уулаа сууж идэл Домын түүнийг дагуулад явлаа. Ингээд дуртай бүрийнх нь газар авчирлаа. Эдэг дуртай бүрийг нь авч өгснөө чи кетчупон дургүй үсттэй. За эдэрэ гэхэд үгүй би идэхгүй үлсгүй байх гэснээр гизэн дуурдیں۔ Хоол идвэл сэтгэл санааг нь дэрдүүлэх гэж эхэл хичээдэг. Жин Домын хаандан би бовтнаа чимээгүй хинч намайг анзаардаггүй болохоор өөрөөр амьдрахаа шийдээд хийж байгаагүй зүйлээ хийсэн ч өөрөө ч мэдлгүй хүний сэтгэлийг шахалуул заваажээ. Би ч үнэхээр бүтэлгүй амьтан юм. Зүгээр л чимээгүй хэвээрээ амьдардаг байж. Энэ бүхнийг сонсон Доми Жинийг хөтлөн тэдний анх танилцж байсан тоглоомын талбай дээр авчирдаг. Жин тэнд ганцаархнаа сууж хэний ч анзаарахгүй оршиж байсан тэрэл өдрүүдийг Домын тод санджаалаа. Чи яагаад ийм хэцүү байдалд ордог юм бэ? Миний сэтгэлийг өргөл зовоох юм. Өөрийнхөө төлөө хүчтэй байх хэрэгтэй. Яг юу нь болох байгаа сайн тунгаагаад үзгэж Домын зөөлнөөр сануулдаг. Жин маань зарыг орж Аданаас би тэр бутандаг бүрэг жин байха байлна хэмээн инээмсэглэлээ. Манайх хоёр амтны газар орж багч гисэн жаргалтай мөчийг хаваалцаж саадаг. Жин чи идэхгүй юм уу гэхэд Доми үгүй би дэглэн барьж байгаа. Юу вэ чи ямар айдал биш дээ дэглэн барьж яадын гэж тоглоом шоглоомоор асахад Доми хэсэг чимээгүй боллоо. Нэрээ Убин нууцаа хэлгэж хэлдэггүй л ээждээ санаан зовсон байхдаа гэхэд Доми ахаад л Убин үү тэрнгүй амьдарч чадахгүй юу гэж уурлаж бухимдлаа тайлах гэсэн шиг амттнаа ширүүхэн идэж эхлэв. Дэглэмж будаа боллоо. Жин Домын хоёр маань гадаа явж байгаа санаангүй Убинтэй таарчихлаа. Жин Убинд хэлэж чухал зүйл юм гэж бас л Домын нэг маань анаастай. Хөөрхий Доми маань уур уцаартай гомдолтой харцаар хоцордог. Жин Убинд хандан чи айдал биш гэдгээ заавал хэлэх хэрэггүй. Зүгээр л хамлаас асгсан гэд хэлчих. Ингэж хэцүү байдалд оруулсанд намайг уучлаарай. Убин яагаад би дахиад хотлойлох ёстой гэж юу хэмээн эргэлзэн зогсдог. Маргааш болж Убин копи хүргээд явах замд нь сэтгэлийг нь түгшээсэн мэдээ захин орчин тардаг. Домины харайлагддаг энтертаймтаас эрэгтэй хамтлаг дебют хийх гэж байгаа тухай албан ёсны мэдээлэл гарчээ. Үүнийг харсан сургуулийн хүүхдүүд Убин удахгүй дебютээ хийх нэмэн шуугуулдаж нөхцөл байдал улмал эдрэтэ болдог.
Жин салхитай уулзаж бид хоёр тийм харилцаатай хүмүүс биш ээ. Өби мэд хоёр өрхөөгөө гэж тайлбарлах гэж эхэл хичээдэг. Солхи үл тоосон гарсаар Жинийг цоо ширтээд "Хөөе, тоор яхан надад огт хамаагүй. Ганц удаа ухаалсныг минь харчаад өрөвдөд байгаа юм уу? Бас натаа дотны юм шиг царайлах хэрэггүй. Чам шиг юм өбиндээ харьцуулагдчихгүй" гэж орилдог. Энэ үеэр сургуулийн аппликейшн дээр миний танил ахын entertainment баггүй юу? Бүх гişүүд нь 3-аас жил бэлтгэгдсэн. Өбийн урд нэг жил гэхээр хачин юм биш үү гэсэн гүтэлгийн пост гарч ирдэг. Жиний гат аппликейшн өдөрдөх хутас байсан учраас тэр даруй постыг устгасан чинь яг араас нь солхий чимээг өхөн гарчихлаа. Хөөрхий Жин маань Өбэнийг хамгаалах гэж тэрхүү сүрэг нийтлүүдийг устгасаар өдрийг өнгөрөөдөг. Сурагчид яагаад нийтлүүд дараалаад устдаад байна хэмээн бөөн шүүган болж итэл гаднаас солхий уурт орж ирснэ. Чи аппликейшнийг зохицуулагч байсан юм уу? Миний Өбийн цай гэдэг чи ингэж л мэдчихэ. Үнэхээр жигшмэр охин юм гэж хашгичв. Жин сандарч "Үгүй би зүгээр л найзуутай болохыг хүссэн юм. Юун дуртай, юун дургуг нь мэдэх гэж л хичээсэн. Миний буруу. Би энэ утсыг олсон юм" гэж уйлгнэн тайлбарлахыг оролдов. Солхи харин уурлаад утсыг нь булаан авснаа. "Энэ утсыг чинь би авлаа. Чи зүгээр дутаж үзгэснээ яваад өглөө." За тэгээд ятаж байхад хандлагын ихний зарлах гишүүнээр Думыг хэлэхэр болжээ. Думи юу би сануулж хэлэг гэтэл үби утсаа авсангүй. Сургуулаар бөөн сенсац шүүгэн. Гэтэл солхи бүр 3 минутын салгаа бичлэгийн залуу санаж байна уу? Утх хэн болохыг зарлана гэж бичжээ. Жин солхи дээр ирээд найз чинь штэ яагаад ингэж байгаа юм бэ гэхэд солхи энэ утсанд бичлэг нь байгаа юм чинь би зарлах болно. Чи зүгээр л өвнөх шиг амандаа бувтнаад явж вэ. Энэ үед өргөлж бусдын үгэнд орж үл үзэгдэж шиг аймхаа байсан Жин маань дэвчилгөө солхийг мөрлөж ургаагаад уцаа булаагаа зогтчихлаа. Ашгүй дээ. Харин Думын Жинтэй тараад "Би чамд харагдахгүй байна уу" гэхэд Жин "Би чамайг айдол болно гэж мэдсэнгүү" гэснээ баярч хүрэхгүй шуудхан л "Үбийн одоо баларлаа" гэхэд Думи "Чи Үбийн цай юм уу? Үгүй ээ зүгээр найз болохоор санаа зовсон. Үгүй штэ чи надад ингэж ханддаггүй. Би ч гэсэн чи найз болохоор чамайг мэдэж байна" гэд хөөрхий Думи гуниглан хоцордог. Жин манч гүг замдаа тасралтгүй Үбинийг хурамч гэж бичсэн пост бүрийг устгаад л байна. Харин кино дахимд солхи, бөнгүү, Үбийн 3 байх ба солхи хамаг үнэг зарлана гинэ. Жин ч урдуур нь орж "Би чамтай холбоотой бүх постыг устгасан. Яг үүндээ би аппликейшнийг зохицуулагч хүүхдүүдийн бичсэн устгасан бүгд л энэ утсан дээр харагддаг. 인터 관리자야. Солхи муухай орилсноо тийм би тэр нийтлэлийг оруулж чамайг илчлэх гэсэн юм. Энэ утсаараа олон муухай зүйл Жин хийсэн гэж уурлахад өгөөртөн бөнгөө арайч тийм биш шүү дэлгээд өмөрдөг. Өбийн нэргдээс нугасаа л постлог гэж байсан юм а гэд бичлэгээ тавьжээ. Уг бичлэгт Өби маань "Би дебют багаас хацагдсан" гэж хэлхийг хүссэн ч боломжгүй. Анхнаасаа л байгаагүй. "Би 3 минутын салгаа бичлэгийн залуу байна. Бүх хүнд худал хэлсэндээ уучлахгүйж байна" гэж цайчин доторх бугалсан бүх нуцаа тэлгэлээ. Солхич бичлэг үзээд уйлснаа. "Чи үнэхээр хүгийн юм аа. Бүх үнэнээ надад биш энэ хүгийн охинд хэлж байдаг. Би тийм өчөөхөн харилцаатай байжээгээд урлан яваад өгдөг." Жин чи яах гэж ингэж байгаа юм бэ? Би хүмүүсийн бичсэн комментиг устгаж чадах байсан штэ л гэлээ. Үбийн хариуд нь "Зүгээр дээ, харин ч тайвширч байна. Энэ явдлаас хойш Үбиний хүүхдүүд худалч амтан гэж харааж цааш хідэн дээрлэж байдаг шүү. Хэдхэн хоногийн өмнө шүтээд байсан бич хүн гэдэг ийм л муухай амтан. Харин Жин бөнгөө хоёр л болооч дээ тийм хүүхэд бишээ гэж өмөрч хэрэлдээстэй. Даан чангийнх нь тоосон шинж байдаггүй. Энэ үед гаднаас Думын орж ирээд "Хөөе Үбийн, би одооноос завгүй болно. Чи миний сүүлийн цагийг авч өг. Жинтэй хамт идвэл гоё л доо" гэхэд Үбийн хажуунаас нь инээмсэглээд "Явцгаая би дай" гэд манай хоёр ч хөрхөн эвлэрч хэцүү байдлаас Думын Үбинийг аварлаа. Хамгийн хөгжилтэй сургуулийн рээлний тэмцээнд хамгийн хүсэлт авсан гэд Үбийн төрүүллээ.
Ингээд үг хэлэх болохоо зурагтаар үзэж байсан сурагчид унтраа харгаас нүд хорсож байна гэхэд жин. Үгүй сонсоод үзээлтэй гэд нөгөө бовтны охин маань цаваа цойлгон чанга ярддаг охин болжээ. Би хамгийн эхлээд би найзуудаасаа уучлалт хүсэж байна. Би нэр алдрын төлөө худал хормогт автсан. Гэтэл нэг охин надад айцаатай хурам зоргийг бэлгэлсэн. Түүний ачаар би жинхэнэ өөрийгөө хүлээн зөвшөөрсөн гэж сэтгэл хөдлөн мөг хэлдэг. Салхи бөнгөө хоёр Обиний бичлэгийг үзээд уйлсан гадаад харалтлаа. Салхи Обинд дургуйчин хөрөхгүй байна уу гэхэд бөнгөө. Найз нь болохоор ойлгон штэ. Надад ч гэсэн чамд ч бас сэтгэлдээсэн шархнууц байгаа. Явж малатан эдцгээе. Ингээд Салхи Обиндээ уулзаж чиний салгаад болсон бичлэгийг чинь тавьсан дуучлаараа гэхэд Обин зүгээр дээ би л харин 8 жил найзсан найздаа үннээ хэлээгүй намаагч бас уучлаарай. Нөгөө таалжийн яг эндээс олсон уцаагаадын дүлдээ сайн байж байгаарэ утасна гэд нөгөө уцаа автобусны буудлын санал дээр үлдээдэг. 뛰어와. Арай Обин дээр жингөөж ирээд үнэхээр сайн байсан шүү гэж баярлан тэрвэрдэг. Обин баярлаа гэхдээ төр хүлээгээрэй гэхэд жин намайг уушлаарай өөрөө ч мэдээлгүй их баярлаад чи үнэхээр хичээсэн шүү. Би ч гэсэн одооноос хичээнэ. Чамааш маш их зүйл сурсан. Обийн хариуд нь юу гэж дээ олон танил болгох хичээл заах хүн би биш. Би л чамаас их зүйл сурч зоригтой болсон. Жина би чамд үнэхээр их сайн. Маргааш болж манай хоёр хөтөлцөөд явж исэн чинь бөнгөө хурж ирснэ хар халуунд хоёр одоо яагаад байгаа юм бэ? Хажуунаас нь Салхи бас ирснэ. Жина чи Обинтэй маргалдах юм бол надад хэлээрэй. Би тэрний бүх хичмээр явдлыг мэднэ. Энэ үеэр айдол домын маань ч хүрээд ирдэг. Хөөх завгүй хичээлдээ ирлээ гэд нөгөө гурван манаас хөрхөөн цаашуулаастай. Жиний хувьд өмнө нь олонний танил гэдэг олон найзтай хаанд тодорч гэрэлтэх хүн байсан. Гэхдээ одоо өөрийн цагийг зарцуулж, мэдрэмжээ хуваалцаж, дайгаар нь хүлээн авч чадах хүн гэж бодол нь өөрчлөгснөөр кино маань аз жаргалт өрн дуустдаг. Сонирхолтой мэдээ дуулгахад Обин болон Жин хоёрын дүр тоглосон жүжигчид маань энэ цувралаас эхлэн бодит амьдрал дээрээ үерхэд одоо бүр 2 дахь жилдээ явж байгаа хөрхөн осууд. Ингээд лайк сабаа дараад зүрхний эможи үлдээгээрэй. Удахгүй маш сонирхолтой тоглоом цуврал бэлдсэн учраас хонхоо асаагарай. Баяртай.